Миний нэг бодол байдаг юм аа. Миний мөрөн дээрээс гарсан бүх болгон л даваасаа гэж хүсдэг. Тэр бүх засаад явж байхад бол энд нөгөө микрофон энэ төр зүүсэн барьсныг бол мартчихдаг юм байлээ. Ер нь нөгөө төвлөрөх гэдэг юм уу? Тийм л болчдөг юм шиг байна. Орой хүн сайн ч яах юм, муухай ч хэлхээ тэгээд шаналаад ах юм аа. Чамаас болоод унчлаа гэсэн шүү дээ. Би одоо авраг мөн үү гэж асууж ирсэн. Чи бол жинхэнэ авраг шүү гэдэг. Манай ээж ч одоо 84 5 хүрж байгаа юм мал дээрээ л байгаа. Хүрээс агаал ингээл. Тэгээ би ээжэд л хэлдэг. Та 12-ны өглөө нэг өхрөөс ааж орж ирээд 9 цагт л арай даасаагаараа тэгэхээр л үүнд цол дуудсан шүү гээл. Тэгэл үдээс хойш үнээгээ саачаад ороод ирээрээ та тэгж яхад л хүүгийн чин дуу энэ дээр л гарна шүү гээл. Тэгэл хэлдэг өөр. Уртын дуу гэдэг бол Монгол үндэсний түүхийн үнэtöв бидний үгдээдсийн зохиож дуулсан дуулаачийн хамгийн том бүтээл. Энэ дэлхийн одоо олон тэрбум хүний хамгийн анх дуулсан дуу бол уртын дуу гэж ойлгож болно. Тэгээ уртын дуу дуулдаг хүн бол бүхэн цол дуудахад нэлээд дөхөм. Ойрхон. Ягаад гэвэл бүхэн цол бол ардын аман зохиол бас нэг дуулаачийн одоо нэг төрөл гэж хэлж болох учраас одоо цол дуудахад их ойрхон дөхөн байдаг. За одоо Монгол хүн бэлгэрээ гэдэг шиг авраг арслангуудынхаа цолыг дуудаад энэ төрчсны энэ сайхан наадам зогсно гэдэг бол их сайхан. Хоёрдугаарт дэлхийн театр гэдэг бол бас үнэхээр биширмээр сүрдмээр ийм сайхан байдаг юм лээ. Би бас энэ Монгол уртын дуу тэгээ Монгол улсын морин хуурын чуулгын буйнаар өв уламжлалынхаа буйнаар одоо Австралийн Сидней Опера Хаус гээд тэнд дуулж байлаа. Маринский театр байна. Японы NHK Hall гэдэг юм уу? Шанхай дүүрийн театр, Хятадын одоо Совдон театр, Англи гэдэг юм уу? Ер нь нэлээд олон том тайзанд сайхан дуулж үзсэн. Бүх засна гэдэг бол амаргүй ажил л да. Бүтэн жилийн хөдөлмөр миний мөрөн дээр явдаг. Миний нэг бодол байдаг юм аа. Миний мөрөн дээрээс гарсан бүх болгон л даваасаа гэж хүсдэг. Би бол энэ уламжлалт уртын дуунаас өөр одоо төрөл жанр гэдэг юм уу? Богны дуу энэ ардын урлагаас өөр юм бол би сонирхоогүй. Энэндээ л одоо үнэнч энийг сайхан урлагаа одоо түгээн дэлгэрүүлээ сурталчлаа. За болж игэл гадагшаа бас дэлхийн театруудад энэ сайхан урлагаа түгээн дэлгэрүүлээ сурталчлаа. Монгол уламжлалт уртын дуугаа л одоо богны дуугаа л дуулж байгаа. Нөгөө талаар энэ үндэсний бүхийн цол дуудна гэдэг бол үнэхээр бас нэг төрлийн дуулаачийн хамгийн одоо сайхан бүтээл юм байна гэж би ингэж дотроо залбирдаг. Бөхчүүд маань их гар зөөлөн. Би наадамд өгөхөөр бас манай цогцол багш хэлсэн юм аа. Наадамд өгөхөөр цогцолгоо банк тавилж бомб тавилаад байдаг хүн байсан юм өрөөрөө. Тэгээд хоёрын шар усаа тараан та яагаад ингэж байгаа гэхээр гэхдээ нөгөө сайхан хүүхдүүд чинь мөрөн дээр гарч ирээд гаран сарваач чинь миний хөө хуйн одоо авчвал барилдаж болохгүй штэ гэж. Тэгээ хуушуур идсэн ч салбиткээр гараа арчжээ. 0 орсон бол гараа арч. Ийм сайхан хүүхдүүдийг одоо гарын сарваалгачих вэ гэдэг юм уу. Тэгээ ажлыг бол тэгж хийж байгаараа гэж надад сургасан. За манай багш нар Базрот Гавьяат энэ Чулуунцэг багш энтер бол чи уртын дуунаас өөр юм битээ дуулаарай. Уртын дуугаа, богны дуугаа түгээн дэлгэрүүл сурталчилж байгаараа гэж ингэж одоо зааварлаж хэлж өгсөн. Тэгээд тэрнийхээ багш нарынхаа сургаалыг бодож ингэж ажиллаа хийдэг. Хийхдээ бас чин сэтгэлээсээ л хийхийг ингэж зорддог. Allah
Яг тэр хавьд байхгүй. Тэр чинь хоон улсууд хэрэлдээд маргаад исэн юм аа. Тэр чинь одоо зурагчдын амнаас л гарсан үг байх л да. Тэгээ би бол тэр нөгөө микрофон энтер миний амнаас зүүснээ ш тухайн үед мартчих. Би нэг зураг тараад нэг өөр ярьдаг, амьдралдаа нэг өөр ярьдаг хүн бол биш. Яг нь миний л амнаас л гарсан үг. Миний одоо хэлж байгаа тэр сайхан залууг энэ амнаас жахан хол байлгая л гэсэн санаа. Түүнээс биш би нэг өөр одоо санаа оноо бодож яриаггүй. Яг хоёр бүх тэнд барилж яхад барьцны маргаан энтер бол ер нь гарахын зөндөө л байна. Би гэлтгүй манай засвалууд тэгжэл ажиллаа хийдэг. Тэгээ нэг синжнээс хоёр гараараа зүгдлээ барилаа гээл аврахтаага тийм л яриа өрнсөн. Батцуур авраг бол 3-ын даваанд одоо надаар цолоо дуудуулсан энэ жил. За тэгээд миний мөрөн дээрээс төрсэн авраг. Манай авраг бол тэгж энтэй хүнд нэг гомдоод та одоо намайг шүүмжилсэн гэдэг ч юм уу тэр өдөр намайг загнасан шүү гэдэг ч юм уу тийм бодохчгүй задахч. Манай бөхчүүд тийм хүмүүс биш л дээ. Тэгээд нөхөр бол би ч аврагыг миний мөрөн дээр гарвал би бас л тэгжил засна. Энэ бол миний ажил. Салиа авдаг ажиллаа л хийж байгаа. Энэ хүнийг одоо давуулах юмсан, төрүүлүүлэх юмсан гэж нэг бодно. Мэдээж. Хоёрдугаарт бол энэ Монгол төрийн ажлыг энэ одоо ажлыг л нэг зөв сайхан хийчих юмсан л гэж ингэж л бодож гардаг. Энэ сайхан талбай дээр одоо тэгээд өөр юм бол тэр бүх засаад явж хахад бол энд нөгөө микрофон энтер зүүсэн барьсныг бол мартчихдаг юм байлээ. Ер нь нөгөө төвлөрөх гэдэг юм уу? Тийм л болчдөг юм шиг байгаа юм. Хүмүүс хэрэлдэж байгаа хин жаахан цаашчих юм уухай. Ахын хиламын хаагаад явчих. За ахын доо арслан болсон юм. Авраг болно хоёлаа. Би тэнд одоо 2-3 хүн хэрэлдээд яг энд тэгээд нөгөө мө орхон баярыг чинь бас ахын дүү хил амтай байна цаашаа зогс би энэгээр нь хаагаа явчих гэсэн үг яг зүгээр надаас л гарсан л үг баг. Юм хумнаас хол бай эн чинь наадмын дивизэн дээр барилж байгаа нэг хоёрт би ахын дүү нутаг усаа бод ийм сайхан нутаг усны хүүхэд одоо тэгээ сайхан барилдаараа өөрийнхөө санснаа хийгээрээч гэдэг юм уу. Гуравт би орхон баярыг бас би нэг зоригжуулах гэж чи аврагаар арслан болсон хүн шүү. Авраг болно шүү хоёлоо гэж хэлж ирсэн. Тэгээ дараа жил сайхан болноо заатах чинь бас залуу байна. Одоо өөрсдөө харахад л ийм сайхан бие хаата том сайхан улсууд шиг л харагдаад байдаг. Цаана сайхан хүнлэг энэрнгүү тийм сайхан хүмүүс шүү. Одоо уйхан энэ сайхан дивжин дээр ч одоо 10 хэдэн жил загсан үзүр төрөний бүх бас авч гарна. Тэгээ энэ сайхан залуучуудыг ч одоо аав ээжтэй үнсүүлээгүй байхад нь хөлстэй малгайг натгах гэдэг бол бас том хувь тавилан л да. Тэгээд энэ сайхан төрийн сүлд ивэж сайхан дархан авраг төрлөө сайхан арслан маань үзүүрлээ. Ер нь бол сурж энэ дөө салдуудаад олон жил ингээд дуудаад бүх засаад ирэхээр яг хоо цол дуудах тал дээр бол алдаа баг гарах юмсан гэж бол боддог. Яг бүх засан цол дуудна гэдэг чинь бас хоёр өөр зүйл л дээ. Тэр буруу дуу өгөх, буруу зөвлөгөө өгөх гэдэг юм бол бас асуул хүнд байдаг. Тэгээ би бол одоо жишээ наадам өнгөрөхөөр өөрөө бас тийм эмзэгдүү хүн юм уу гэж бас өөрийгөө бодоод байгаа. Тэгээд дараа нь бас жаахан шаналдаг юм аа.
Тэгээд одоо би буруу арилдуулсан юм болов уу, буруу дуугцсан юм уу, хит их ярьсан юм уу, болцсон юм уу гэл. Ахын баяр аслан энэ жилийн үзүр төрөн дээр бол би ч хэлсэн байх. Яг зөвөр миний үгийг сайхан авсан. Хоёрт багш нар нь бол хэлсэн л дээ. Барьц тавих салах хоёрт л анхаарал өгөөч гэд. Маш их хэлсэн байгаа юм. Тэгэл яг саллаа гэж хэлээд одоо сайн харуул би гүүж байгаа. Гүүж явахад нэг алхам алдсан байхгүй юу би. Яг очоо барьж авахын хооронд өшгөлсөн байхгүй юу. Одоогоос аврагын зүүн өшгөлөө бол алдартай шүү дээ. Тэр ирнэ. Тэгэл тэрэнд нь яа харахгүй бол орцсон доо. Миний нэг алдаа бол би очиж чадаагүй. Ягаад тэгэхээр нэг метр хэрэг алдсан байхгүй би. Саллаа гэд гүүгээд яг очих юм нэг алхацсан бол би барьчих хэвээр байсан байхгүй. Би нэг 2 метр 3 метр орчим байсан юм байлээ. Одоо бодож хахад. Тэгэл би нэг 2 метрийн туулаад нэг 50 см л алдчихж байгаа байхгүй. Барьц саллаа гэд би гүүж явахад л тавирчих байгаа байхгүй. Орой эмтэн хүн сайн ч яах юм муухай хэлхээ тэгээд шаналаад ах юм аа. Чамаас болоод унчлаа гэсэн шүү дээ. Бүхийн жудаг гэдэг шүү дээ. Эр хүний жудаг, бүхийн жудаг. Энэ бол хүнлэг имрэнгүй байх, сайхан сэтгэлтэй байх гэдэг юм уу? Эсвэл одоо Монгол уламжлалт үгэнд бол хүн байх гэдэг үгийг энэ жудаг гэж ойлгоо. Хоёрдугаарт энэ бид нарын одоо энэ үндэсний бүхийн дүрм, жишээ нь дэлхийн одоо бүхийн дүрм байна штэ. Барьц тавих салах гэдэг ч юм уу. Эсвэл одоо 3 минутын дотор барилдаанд дуусгаад тэр хүн бол минутын одоо төгсгөлтөл юм хийдэг байхгүй юу? Жишээ нь дэлхийн спорт бол та мэдээж жудоо энтер бол 20 секундэд л нэг хийдэг байхгүй юу? А энийг л авраг хийсэн. Авраг ашиглаж чадсан. Толгоо сэрэг ажилласан. Төлөвлөгөөнийхөө дагуу барилдаанаа хийснарын үед бас энэ сайхан дархан авраг төрнө гэдэг нь сайхан л. Халтарх нь халтарцсан шүү энэ. Олон бүх цаашаа. Аа? Үн чинь намган дээр гიშгэж байгаа юм шиг харна. Би чи хангаа газрын хүн хараа энд ингээ гიშгэхэд бамбахнаад байсан байхгүй ингээд. Наадмаар ордгоо шүү дээ бороо. Тэгээ энэ хөрс бол шингээгээд авдаг. Энийний чинь дор цемент байгаа байхгүй юу? Би шалтраачгүй. Манай засвалууд мэрсэр халтар зөндөө унсан. Яг гоо энэ жилийн хувийн төлөвлөгөөх юм бол нэг 11 сард нэг ном бичсэн тэрнийхээ нээлтийг хийчмээр байна. Нэг пянз гаргаж яа нуртын дууны тэр маань ирэх бах. Нэг 2 3 CD гаргасан. Тэрний одоо нээлтгээд нэг 11 сар л нэг тийм ажил байна да. Тэ талархаг нутгийн дуу бол нэлээд доороос ингэж дуулагддаг. Энэ нэгдүгээр агаар. Хоёрдугаарт энэ газар орон зүүн байршил тэнд төрсэн хүмүүсийн одоо энэ биеийн бүтэц бас одоо шалтгаалж болно. Би энэ уртын дууны номон дээр бас тодорхой энэ талаар жоохон бичсэн байна. Дурсамжтай гэх юм бол миний муу аав л одоо хүүгээ хэрөөдөг хүн байсан да. Манайх ч 13 аав ээжээс. Тэгээд дээр үе айлууд ч нэг 4 ор байсан баха ханаа тойроод. Тэгээд нэг орнд ингээд айлууд чи хөшиг татчихдаг. Тэгэл тэрний хойноос аав маань Монгол улсын алдарт гавьяат дуучин гэж одоо ингэ сайхан зарлж гаргадаг. Тэгээд аавыг тэгж хэлэхгүй суугаад байдаг. Тэгээ аавыгаа тэгж хэлэхээр зарлахаар би гарч ирж дуулдаг. Тэгээ одоо аав юм нь ерөөл юм болов. Тэгээ манай аав ч одоо их өөрөө их сайхан дуутай, сайхан дуу хоолойтой, сайхан хүн байсан. Намайг бас нэг 7-8 хүрхийн багцаанд бурханд явцсан. Тэгээ одоо бас сайхан байдаг аавынхаа тухай ярихад. Тэгээ нэг хоёрт одоо би танд дээр дөрөв хэлсэн энэ сайхан дивжин дээр гарахад дандаа миний аавын нэр дуудагддаг. Тэр бол их сайхан. Тэгээд миний нутаг ус Өсгөл аймгийн их улс гэхээр бас хамт өндөрлөждөг болов гэж бас боддог. Аавынхаа нэрийг бас дуудуулахад их сайхан байдаг. Миний одоо хамгийн гоё үе бол тэр дээ. Тэгээ ажиллаа дуудуулна энэ Монгол улсын морин хуурын чуулга гэж энэ одоо сайхан чуулгын буйнаар би өдөө зэрэгтэй сайн сайхан яваа. Тэгээ бас нэг гоё зүйл бол уртын дуучин гэж хэлэх их сайхан санагддаг. Тэгээ ийм олон сайхан одоо зүйлүүд бол надад байна да. Дурсамж гэх юм бол дурсамжтай наадам гэх юм бол
манай Батцуур аваргын авраг болж исэн үе их сайхан байдгийг. Арслан миний мөрөн дээрээс гараа Санжаадан аврагыг энд итэж унгаасан байхгүй юу. Тэгээ гүйжрээд би одоо авраг мөн үү гэж асууж ирсэн. Чи бол жинхэнэ авраг шүү гэдэг. Та бүхэн маань илгээрээ инх хамгалан төрлөөрөө төвшин сайхан хамгалан урт насалж удаан жаргаж эрүүл хэвтэй найртай элэг бүтэн байгаасаа гэж одоо ерөөе та бүхэн маань аз жаргалын дээдийг амтарж идэлж яваараа гэж ерөөж байна. Баярлалаа.